За сайн байна уу? Keydrop хамтран оролцож зурд видеонуудын дараагийн дугаар автоморил бид нар Keydrop дээр орж исэн шинэ event case-нуудын одоо хамгийн үнэтэйг залж үзэж байна. Explosive Rush гэдэг event case ер нь бол Keydrop дээр 20 хоног тутам нэг удаа шинэ event гардаг. Тэгээд энэ удаагийн case нь Digrid нэртэй 2,250 үнэтэй case ахна. Тэгээд дотор нь яддаг хэлцээ. Keydrop нь Counter-Strike дотор байдаг case-нүүд тайтал, case нэдэглүүд box item. Та бүхэн үнэгүй case-с эхлээд асар үнэтэй case нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан баг шүү. Fire swap таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л уучсан скинээс л гаргаа болохгүй л Fire swap-та танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай олонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. За тэгээд giveaway-тэй оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. За Digger case. За энэ чи Skeleton Ruby-гийн зурагтай байна. Skeleton Ruby-ийн үнэтэйгээс дөрөвдөх нь хамгийн үнэтэй юм гүнгнэр. Энэ гүнгнэрийг би өнөөдөр зүгээр задлж агаад унагаацсан. Одоо дахиж унагаахгүй л ах л та. Гэхдээ somehow би зүгээр Joker модоор биш ингээнэ задлж байгаа унагаацсан. Тэгээ ундаг гэж стрим дээр баталсан. Тэгээ одоо энэ кейснээс хэвлээ 100-г задлж үзэхэд бидэрт $25,000 хэрэгтэй юм уу? That's crazy. Ямар үнэтэй бэ? Гэтэ стил ашиг хийгээл өсөөлээ. Окей, $25,000. Let's go. Give me гүнгнэр 2 3 гүнгнэр 3 4 гүнгнэр 5 6 гүнгнэр 7 гүнгнэр 8 гүнгнэр 9 гүнгнэр 10 гүнгнэр. Come on, гүнгнэр 11 гүнгнэр 12 гүнгнэр 13 гүнгнэр 14 гүнгнэр 15 гүнгнэр 16 гүнгнэр 17 гүнгнэр 18 гүнгнэр 19 гүнгнэр. За гэхдээ бас те нэг өдөр ингээл те 300хан кейсэнд 300 хүрэхгүй юм байна. Нэг 300 хүрэхгүй кейсэнд 2 гүнгнэр ч өгнөж байхгүй л те. Амар шуналтай л үзлээ байна. За $25,000-ыг маань хэд $19,700 болгожээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 5-ны 1 20% алдагдал. Нэг 20 жоохон хувь алдагдал. Депозит бонусоо жоохон дагуулад авч байгаа юм байна. Окей. За, Joker модоор задлахад 4200, 10-ыг задлахад 42,000 юм уу? Бидэрт ер нь 5 6-ыг задлах боломж байгаа юм байна. За, 6-ыг задлая. За, байгаа юм. За, 5-ыг задлах юм байна уу? За, Yondo байгаад гүнгнэр Ruby 2 унгаа штэ. Come on. Гүнгнэр Krabit Ruby. No. Гүнгнэр Krabit Ruby. Stop. No, not Shadow Darkest Ruby, man. Гүнгнэр Krabit Ruby.
Гүнгнэр. Гүнгнэр. I'm Joker mod god. Яг тавдах дээр нүнсэн. Ашиг хийсэн. Power жижиг 21,025 болгосон. За ашиг дээр зоогцох ёстой гэхдээ I wanted Krambit. За өөрөө би онлаа. Krambit Ruby. Joker god mod. Одоо Dragon Lore нэ. Dragon Lore Joker mod god. Шаастай эдрийгээ байх хэлээш дүрдээ орж бараашаа. Одоо болио бай. Ашигтай байгаа тэр болсон дээр ихтэй шаач. I believe Dragon Lore. Ингээд болцсон дээр. Тэ манд бүр 50k ашигтай 50k-тай байж болох байсан шүү дээ. I am fucking addict. Амдэл ямар сайхан байлаа жин төгсөө. За боли. I am taking the L. Ингээд 5-ыг задлаад би 12-ыг задлсан чин төгснээр. За мань бол гивэ хиймээр байгаа ч гивэ үнэхээр боломжгүй нөө boys. Мань энэ сар тэгээд ерөнхийдөө $59,000 гивэ хийцэн тэгээд манийханд баланс дүрц. Одоо энэ чинь ингээд $300 гивэ байна. Мань одоо сар дуустал ер нь бол гивэ хийж чадахгүй гэсэн. Одоо ингээд хардаа. Чамд гивэд оруулах $5 ирэх байна. Тэгээд энэ сарын гивэйг бүр арай л өгүүлчлээ. Тэгээд ямар ч олон гивэ задруу энэ $100 гивэйуд ерөнхийдөө нэг 24 цаг болохгүй задраад байна. Энэ гивэйуд үнэхээр ордон задарсан. Харалтай. 9 сарын хугацаа 9 сарын 1-ээс хойш хэдэн гивэ задарсан байна. 1 2 3 4 5 6 7. A few moments later. 57 50 60. Нэг сарын хугацаанд би 63 гивэ задлсан байна. Тэгээд дээр нь цаа тэгээд нэмээд цаана нь $59,000 гивэ. Энэ мэдэхгүй. Хэр хэмжээний гивэ мэдэхгүй. Зайл 2x жараа чадаагүй мэн. Гэхдээ ер нь давгаар чинь. Ерхийдөө чи одоо $2 ч юм уу. За хамгийн их гивэ маань хэдтэй байгаа лээ. $50 байгаа юм чи. $50 депозит хийсэн тохиолдолд чи бүтэн сарын турш чи ингээд 65 гивэд оролцох боломжтой гэсэн. Ирэх сар ч гэсэн адилхан байна. Гэхдээ ирэх сар ийм том гивэ маань хийж чадахгүй мэдэхгүй нэ. Тэр задрахаас нааш. Гэхдээ ирэх сар бол дахиад юу гэдэг иймэрхүү те. Энэ 60 гивэ чинь дор хаяж $100 гивэ. Тэгээ дунд чинь ер нь бол $250 гивэ байгаа юм чи $1,000 гивэ. Тэгээ 60-ыг 250-аар л бодчих хэвлээ. Ер нь бол дундчлаа. 250-ыг үржих 60. $15,000 юм байна. Right $15,000 гивэ задарсан. Цаана нь дахиад 59 байгаа. Юу вэ? 70 энэ үе үнэн тоо юу? Мань худлаа шаагаад нөө. Ийм боломжтой байгаа. 2x. Окей. This case good. Энэ кейс уус маань стрим дээр бүр байнга тоглож байгаа. Key drop-ийн хамгийн макс нь бол $25,000 батал нээж болдог. Зээл авааш. Тийм гэсэн үг дээ. Ер нь бол сардаа нэг удаа депозит хийж чанд ингээл 60 удаагийн боломж байна л гэсэн. Тэгээ мэдээж бас $50 депозит хийсэн тохиолдолд угаасаа том байна гэсэн үг. Том байна гэдний үг тийм нөө. Чиний хожих магадлал чи их байна гэсэн үг. Nice. Oh, nice. Айдны гүгнэр унаач дахиад. Дахиад хоол. We are so cooking. 2.5x. 2.4x. This case is crazy. Энэ хоёр кейс бол гоё кейс нэ. I'm loving it. Хоол, окей. 3 гүгнэр харахад crazy гэдэг байна шүү дээ.
3 гүгнэр эсвэл 2 гүгнэр 1 руби ч юм уу те. Руби юм гүгнэрээс одоо 3-ыг л харах хэрэгтэй байна. Come on. Дилор. Жижиг руби. Аа, наатах танах бараа ашиг хийхгүй юм шүү. Yes. Энд ч алдагдлээ. Умэн алашаа хийцээ. За мен Joker мод дээр л шуналтаа тэмдэглээ. За. Тэгээд дараагийн мишэрийг уулзъя. Баяр таа.